За өдрийн минь манайхаа. За энэ удаагийн зөвлөгөөрөө сургуулийн нэг хэмжээний дүнгийн анализыг хэрхэн хийх талаар бяцхан зөвлөгөө хүргэе. За хүүхдүүрийн дүнгийн анализыг хэрхэн хийх талаар бол та Батэрд Новшийн видеог үзсэн байх. Тийм учраас энэ дээр давхардуулж яриад яах вэ? За менежер бидний хувьд одоо улирлын дүн нэгтгэх, төвшин тогтоох шалгалтын дүн нэгтгэх гэх нэг олон ангийн олон хүүхдийн дүнг нэгтгэхэд их зовлонтой байдаг. Тэгээ багш нар байна нэг Word-ийн файлж өгч байгаа шиг, Excel-ийн файлж өгч байгаа шиг, за нэг загвар файл гаргаад ирэхээр тэрийн томьёогийн устгаад гараар янз бүрийн сур болоод төвөгтэй ачаа юм болоод ингээд байгаад байдаг. Тэгээ тэр энэ байдлаас яаж сэргийлэх вэ? Ерөөсөө нэг загварын файл бэлдэж өгөө тэрийг Google Form, Google Docs дээр байршуулад багш нар өөрсдөө онлайнаар тэрийг орж бөглөөд ямар нэгэн дундж бодолтой алдаагүй бие биенийг хянах боломжтой хэн оруулсан хэн дүнг оруулсан бүх юм нээлттэй байхаар зохицуулах юм дөөрийн хэрэгэлтийг бяцхан аргыг та бүхэнд хүргэе. За ингээд гарч гнасаа эхлэх үү дээ. Хэлэг дөргөө сургуулийн 1-р улирлын TTC дүнгийн нэгтгэлэгчтэй 6-гийн за ингээд 6-гийн анги. За ингэж. За гэхдээ одоо нөгөө дэс дугаараа тавьж эхэлнэ тий. Дэс дугаараа тавьж эхлэхдээ нэг зүйлийг анхаарна. За танаа сургууль хамгийн олон хүүхдтэй ангийнхаа хүүхдийн тоогоор энэ шийдийг үүсгэх шүү. Шийдвүү мөрийг. За би дундчлаад яаш шиг нэг 20-ыг л авчи. За мэдээж түрүүн сургууль бол 40-тай хүүхдтэй байгаах. За энэ дээр хоог нэр. За энийг анхаараарай. Цөөхөн хүүхдтэй байсан ч гэсэн энэ илүүд л одоо 15 хүүхдтэй анги байлаа гэдэг энэ доотлын 16-аас 20 дугаар энэ мөрийг ерөөс устгах болохгүй хоосон байж байгаа л гэсэн үг. Устгах юм бол бидний юу алдаатай болж эхэлнэ. Нэг итгэл мэн. За ингээд юу авдаг? Тэтэш авдаг. Ерхийдэн хичээлүүд оруулж ил та хэвлээ. Математик, физик, хим, биолог, газар зүй, монгол хэл, монгол бичиг, уран зохиол, нийгэм, технологи. За ийм хогт болчих واخ. За энэний хартал дундаж гээд нэвчээ. За багтахгүй юмуудыг wrap text гэж энэ оруулчаа. За бас нэгтэй харагдуулчихсан аваа шүү. За ингээд. За дэлгэцэн багтахгүй байгаа учраас энэ би хүүхдийн тоог багасгалаа шүү. 10 тоглогч. За дахин сануулхад танаа сургуулийн хамгийн олон хүүхдтэй ангийн хүүхдийн тоогоор мөрмөд үүсдэг ёстой гэдгийг санаж аваарай. Эртүү за. За одоо энэ дээр овг нэр хүчих хэрэгтэй болно. За тэгээ нэр зохиож өчгөө жоохон төвхтэй байдаг. Би та хэдэд бас нэг Excel дээр байдаг нэг хөөрхөн аргыг ашиглаж үзүүлье. За ингээд нэрсийн жагсаалт гэдэг Google дээр хүчээд хайлаа. За тэгэнгүүт одоо хүүхдтэй өгч болох монгол нэрсийн жагсаалт. За ийш ороод үзье. За тэгэнгүүт 10 хэд юу вэ нөө. За энийг өвчлөлт. Ап. За энэ. Хамаагүй. Асуудал. За. Линд копич. За тэгсэн чинь нөгөө нас шалтгаалаа. Одоо энэ нэг байна, цэг байна, энэ таслал, маслал юу ташуу хаалт малтыг одоо яаж янзлах юм бэ гэсэн асуудал гарч ирэх байхгүй. За энэ дээр бас та хэд мэддгүй нэг мэдээд аваарай. За data руу ороод text to columns гэдэг delimited гэсэн сонголт байгаа. За энийг хийгээд next. Тэнгүүтээ энэ чеклэгдсэн tab гэдгийг аваад order гэдгийг чеклээд энэний оронд цэгээ тавиад өгч. Next finish. За тэгэнгүүт нэгийн тоог чинь сайхан салгаад өглөө устгах чи. Одоо биднэрт салгах ёстой энэ ташуу зураасан доторх нөгөө тэрний хүү энэний хүү гэсэн юм салгаад авах хэрэг гарлаа. За тэгэнгүүт хэдүүлээ. Дахиад тухайн
багнаа идэвхжүүлж байгаа text to columns гээд delimited next. За order гэдгийг цэгийн оронд ташуу зураас тавиад өгчий. Next finish. За ингэж сайхан нөгөө нэрнүүд маань ардлын тэрний үнний хүү гэдэг юмасаа сайхан салжлаа. Нэг delete хийчих. За энийг copy хийчих. Нэг нэр дутчлаа. Вах чөөгдөж зэгтүнд өөрийнхөө нэрийг оруулчих. За ингээд хэдүүлээ нэрсийн жигсаалт бэлэн боллоо. За одоо дундажийг оруулахын тулд энэ бүх нүднүүдээ сонгоод дундаж хүртэл татж байгаа. Хүнсний эндээс хэлбэрчилж эвэрж гэдгийг сонгочих. Ой жуулч. Чүгүүд нь ойлгох ёстой биз дээ. Заавал юу бичүүлэх гэдэг бах та. За тэнцүү. Average. Энэ хоорондоо төгчүүллээ. Ой нэг төгч. Дарлаа. За ингээд. За энэ дундчууд нь ингээд болчихно. За энэ дээр бас дундчууд оруулахын тулд average хаалт нээлээ. Энэ хэсгийг сонголоо. Дарлаа. За дараа нь хэдүүлээ томьёо маань ажиллаж ийн үгүй юу гэдгийг шалгаж учраас ингээд орхичих. За одоо нэг асуудал гардаг нь юу яадаг. За бид нар багш нартай ингээд тодорхой хэмжээний уг нь юу өгдөг л дээ тий. Ийм загвар хүснэлтүүд өгдөг. Тэгэнгүүт зарим нь томьёогийн арилгаад илүү мөр баган нэмээд тухайн ангийн хүүхдийн тоон тааруулж хасаад ингээд. Тэгээс үлд нь нөгөөдгий чинь ингээд бүгдийн copy paste гэдэг ингээд бүр гачин заваа юм болдог. За тийм учраас ерөөсөө бүх шийдвүүд яг л ижлэх юм байна. Тэр хүүхдийн тоо илүү дутуу хоосон зайтай зайгүй ерөөсөө байдлаа байхгүй. За тийм учраас яг ижлэх шийдвүүдийг үүсгэе. За зарим хүмүүс мэддэггүй юм байлээ. Энэ шийтийг шууд копидж болдог. Баруун талын товч дараа тий. Шийт дээр баруун талын орчоо move or copy, move to end гэж байгаа. Grid copy гэдгийг чеклэх өгч. За тэнгууд ингэ үүсчих. За нөгөө бүлгүүдийн тоогоор хэдэн шийт адилхан шийтүүд үүсгэчих. Өөхт. Наач үсгсэн яах вэ? За одоо өгсөн болов. За ингээд энэс зураагаа. Эндээс нология. Ингээд намя. Ингээд ися. Оря. Аромнегия. Ингээд ароэря. Ингээд яг зөвхөн бүх ангиудыг нэг бүлэгтэйгээ тооцоолчлоо. Мэдээж сургуульд бол тийм байдгүй. Зөндөө бол одоо засал сургуулиуд бүлгийн тооч дунд ахлахын бүлгийн тоол 40 50-60 үрж байгаа үстэй. За ингээд бүгдээрээ ижил. За мэдээж та бүхэн өөрсдөө ашиглахдаа бол мэдээж нэрсийг солино. За 7-гийн адрес энэ нэрийг хасчихъя. 8 ангичи те 9 11 хүүхдтэй байж гэх юм. Ерөөсөө энийг устгаж болохгүй хоосон жигээр айл байж гэнэ гэсэн. За ингээд төгсгөлт нь одоо хэдүүлээ. Мэдээж нөгөө толгой тархийн сольж таарна тийм үү. 7-гийн харуулна. Гэг мэтлэнгээр за энэ 12-ийн харуулна. За ингээд одоо нэгтгэл гэсэн нэг бас шийт үсгэн шин шийт үсгэн нэрийн нэгтгэл гэд хүчээ. За тэгэнгүүт төлөөндээс хичээлүүдийнхаа за дундчтан цуг за эдэртээ нэг юм цуг авчив копидж өөрийнхөө цуг копидсэн ч яах вэ? Ярлч хава. За навг нэрийн оронд анги бүлэг байна. Энд
хичээлүүд хийвэрээ байна. Энэ 6 гэдгийг авчи. За ингээд 6-гийн 7-гийн 8-ийн 9-ийн 10-ийн 12-ийн гэдэг ингээд оруулчих. За энд дундаж гээд оруулчих. За дэс дугаар тавьчих. За ингээд улаан бүлгийн дундаж. Ингээд өснөж байгаа. Харагдах байдалд нь жижигхэн харч тээ. За тэгвэл одоо нэгтгэл гэсэн шийтэн дээр урд байгаа шийтнүүдийн утга шууд орж ирэхээр хэдүүлээ нэг томьёо бичиж өгье. Энийг амар шийт хооронд бодчихно. За тэхийн тулд хэдүүлээ жоохон томруулж харуулъя те. Тэгвэл бас жижиг дэлгэцээр үзэж байгаа хүмүүст төвхтэй баг. За ингээд мэдээж тэнцүүгийн тэмдгээ 50 томьёо очихын тулд тэнцүүгийн тэмдэг хэрэг болдог. За дараа шууд шийтнийхээ нэрийг бичнэ. За бичгүүгээр далсан ч болно. Тэнцүүгийн тэмдэг тавиад тухайн 6А-гийн шиит гэсэн нэрэнд 6А гэсэн шийтэн дээрээ дараад аль утгыг нэгтгэлийн тэр нүдэнд оруулах вэ гэдэг нүдэн дээрээ дарна. Одоо энэ дээр бол C19 гэдэг. За тэгээд энтрээ дарлаа гүйцлээ. За одоо 7А-г орлоо. Тэнцүүгийн тэмдэг тавилаа. 7А-гийнхаа шийтийг сонголоо. Математикийн дундаж байгаа нүдийг сонголоо. Enter. За ялбархан байгаа үстэй. За 8А-гийн математикийн дунд тэнцүүгийн тэмдэг тавилаа. 8 дугаар гэсэн шийт дээр дарлаа. Математикийн байгаа нүдийг сонголоо. За 9А дээр байлгаагүй. 9А дарлаа. Математикийн дунджийн юг сонголоо. За 10А байлгаагүй. 10А дээр дарлаа. Математикийн дунджийг сонголоо. За 11А дээр ялгаагүй. Тэнцүүгийн тэмдэг тавилаа. 11 гэсэн шийтээ сонголоо. Математикийн дундаж байгаа нүдийг сонголоо. Enter дарлаа. 12А ялгаахгүй. Тэнцүүгийн тэмдэгээр тавилаа. 12А дээр дарлаа. Математикийн дундаж байгаа нүдийг сонголоо. Enter дарлаа. За ердөө энэ. За одоо энийг зүгээр хоошно. Чирчээ. Яагаад гэвэл одоо энэ томьёо чинь нэг нүд хоошоо хуулгахдаа бас л нэг баг нь хоошоо хуулгахдаа яг өсгөн солигдоод одоо энд C-ийн 19 байсан бол энд D-ийн 19 одоо харж тий. C-ийн 19 дээр математик байсан. D-ийн 19 дээр юу C-ийн 19 дээр мат D-ийн 18 чинь юу болов ч 19 байх ёстой шүү дээ. Дундаж гисэн 18-ыг харчдаг. C, D, E, F, G гэд. Дандаа энэ үсгтэй багнуудын 19-р мөрөн дээр математик, физик, хими гэдэг энэ хичээлүүдийн дундаж байгаа учраас ингээд шалгаа үзчихье. D-ийн 19, 6А гэсэн шитний D-ийн 19 дээр физикийн дундаж байгаа. 7А-гийн D-ийн 19 ингээд болоо. Тэр дахин томьёо очиж байх шаардлага байхгүй. За мэдээж дундаж байгаа бол түлээ энэ дээрээс за ингээд өгөөд үзье гарах нь гарах нэ. Нэг ийшин татлаа. За энэ нүднүүдээ сонголоо. Томьёо очиж залхуураад байна шүү дээ. Дундаж хүртэл хооснууд хүртлээ сонголоо. Average-ийг сонголоо. За одоо хэдүүл энийг шалгачихъя. За шалгахын тулд бид нарт дүн хэрэгтэй. Одоо нэг үрчлэн дүн оруулна гэдэг бас их л залхуутай санагдчих миний хувьд. Тэгэхээр би бас нэг команд ашигладаг. Рандом буюу самсруу тоо оруулдаг юм команд ашиглая. Яг одоо тэнцүүгийн тэмдэг тавилаа. Rand between хаалт найлаа. За хүүхдүүд нэг 60-аас 100-ийн хооронд авсан байлаа гэж үү те хаалт болоо ба. За энийг доош нутчих.
За тэгэнгүүт над сайхан ингээ самсуугаар дүнгүү тавиа өчлөө. За мэдээж одоо энийг орныг ихсгэж багасгах нь бол та бүхний сонголт. За одоо ингээд 6-гийн дүн бэлэн болчихсон тий. За нэгтгэл дээр харъя. Сайхан бодцсон байна. 6-гийн математик 82.7 ашаалагч зөв байна. Физик 82, хим 80. 82.7, 81.7. Алдаа байхгүй. Монгол дээр жоохон дараахан байж байгаа. 74 тий. Ингээд бусад ангиуд дээр ингээд дүнг нь ороод ирэхээр энэ ардлын нэгтгэл гэсэн шийдмэн сайхан өөрөө нэгтгэдэг. Нөгөө бидний зовлоо зоож идэг асуудлыг ийм хэлбэрхэн шийдчих боломж байна. Гэхдээ энийг одоо нөгөө хүн лөө чатаар шийдээд бүглүүж буцааж аваад ингэх юм бол ялгаа авахгүй заваарсан олон ажил болно. Тийм учраас энийг дунд нь шийдлэх ёстой. Шийдлэхийн тулд хэдүүлээ юу ашиглая? Google Docs ашиглая. Docs Google Docs Google.com за шоорлоо. За мэдээж энийг ашиглахын тулд та өөрийн Gmail-ээрээ нэвтэрсэн байх ёстой шүү. За энэ дээрээс энэ уртлын хэсэг меню дээрээс sheet-ийг сонгоё. За Google Docs-ийн Docs нь бол одоо бичиг баримтын файл буюу документ юу биднийхээр бол Word-ийн файлуудтай ажиллана. Адилхан үр гүйцэтгэх нь sheet нь бол Excel-ийн файлтай адилхан үр гүйцэтгэдэг. За ингээд sheet гэдгийг сонголоо. За энэ дээрээс blank нэмэх тэмдэгтэй хэсгийг авъя. За ингээд untitled spreadsheet үүсчлээ. За одоо хэдүүлээ энэ нөгөө Excel-ийнхаа хүснэгтийг олон шийдвүүдтэй зүйлээ тэгш нь оруулъя. За мэдээж нэр өгч хадгалах хэрэгтэй болно. За документ дотор дүн нэгтгэгч хялбар хүснэгт гэсэн нэртэй документ дотор хадгалж. За хадгалчлаа. За одоо энэ дотроос untitled spreadsheet-ийн файл менюнээс import гэдгийг сонгоно. Import дотроос upload гэдгийг сонгоно. Тэгээд select file from your device. Дотроос дүн нэгтгэх хэлбэр хүснэгтээр энэ харагдаж байна. Оруулчлаа. За upload хийгээд гараад ирлээ. За интернетийн урд маань жоох удаан байна уу. За тэгэнгүүт эндээс replace spreadsheet гэсэн сонголтыг хийж тэгээд import даатах гэдэг. Зарлаа. Зэг хөрхи одоо ингэж ороод ирсэн шүү дээ. Доор нь ингэ нөгөө шийднүүд байж байна. Яг бидний түрүүний нөгөө оруулснаар. За одоо хэдүүлээ энэ дээр бас нэг жоох юм үзэлт тий. Энэ нэрээс ирүүднэ. За тэгэнгүүт хэдүүлээ эн чинь 9А-гийн шийд дээр ажиллачлаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэгтгэл хэсэг дээр 9А маань тий 58 87 62 58 87 62 зүйтэй. За ингээд одоо энийг шийдлэх хэрэгтэй болно хэдүүлээ. За энийг дүн нэгтгэх хялбар хүснэгт гэдэг spreadsheet нэрлэлчээ тий. За skip-сэн ч болно, speak-лээ өгөөч болно. За энэ дээр тэгээ багш нарынхаа Gmail хаягийг өчтөгч. Тэгэхгүй бол бас нөгөө багш нар байна компьютер дээрээс ч юм уу ханаас ч эсвэл биеийн лүгөө шийдэж байгаа. Өөр бусад хүмүүсийн гарт нөгөө энэ шийдмэн орчих юм бол нөгөө шийдэмээ сайхан дотор нөгөө тоотмотхын өөрчлөлт өөрсдөө хэрвээ хүүхдийн галт орох юм бол нөгөө хүүхд маа сайхан өөрийнхөө дүн мөнгө засаад чинь санаач үгүй шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө бүх багш нарыг би ер нь Gmail ашигладаг байгаасаа гэж хүсдэг. Ингээд Gmail хаягийг оруулах юм бол одоо бүх багш нараа нэмчиж болно шүү дээ. Одоо 20 30 40 50 гэдэг багш нар бүгдийнх нь хин лөө явуулах уу гэдгээ сонгол send гэж боллоо. За ингэнгүүт нөгөө багш чинь mail хаягаар за тань лөө invitation явуулсан байна. Тэгээ нөгөө өгч мэйл рүүгээ ороод линкэн дээр дарангууд шууд манай энэ хүснэгт рүү линк маань хөтлөөд хүрээд ирнэ.
За нөгөө багш чинь одоо 10 яад жишээлбэл газар зоон хичээл ордог би байлаа. За ингээ хүүхдүүдийнхээ мөнгө сайхан шивж шít. Энд ерөөсөө одоо Google-ийн гол нөгөө давуу тал нь дундаа шеэрлж ашиглах юм боломж нь бол хамгийн гоё. Түүнээс бид нэг Excel-ийн хүснэг шийдчихэл тэрийгээ буцаад чатаар аваад хүн болгоноос ирсэн Excel-ийн хүснэг орд хүснэгтэй ингээд лайвлдаг үстэй. Тэгээ энэс шийдвүлээ ингээд маш хэлбэрхэн татгалцуулж байна. За миний нөгөө саяны бүгэлсэн газар 110 70 12 жоохон дараахан гарч байна. За нэг иймэрхүү. Надад манайхан сургуулийн хэмжээнийхээ төвшин докторын шалгалт болон бусад шалгалт янз бүрийн юмнуудыг нэгтгэхээр бол өдрлийн дун өдрийг нэгтгэхээр бол энийг ашиглаад маш хэлбэрхэн шийдчих боломж байгаа шүү. За ингээд амжилт хүсье. За өөр бас янз бүрийн програм миний мэдэх, миний оролдож чадах тиймэрхүү юмны зөвлөгөө байх юм бол та бүхэн над руу мэйл өчөж болно. За Facebook хаяг руу чат өчөж болно. Чат хатгаараа бас карантины хугацаанд бие бинийгээ хөгжүүлэх тал дээр харамгүй хамтарч ажиллацгаая гэж бодож байна. За түр баяртай.